Менцаахан сайд ойлгож байгаа. Гэхдээ энэ оруулж ирж байгаа хуулийн төсөл чинь үнэхээр татварын шинжилэл реформ яг болж чадж байгаа юм. Би тэгж харахгүй юм л та. Лоозингийн чанартай энийг тэрийг нэмэгдүүлнэ, энийг бууруулна, тэ? Дундаж давхрыг нэмэгдүүлнэ энэ төр гэдэг ингээ яриад байгаа мөртлөө яг амьдрал дээр бодит байдал дээр эн чинь ерөөсөө үг энэ үйлдэл чинь нэгдэхгүй байгаа юм. Яагаад би засгийн газрыг өнөөдөр яг энэ хуулийн шинжилэл нэмэлт өөрчлөлт энэ хуулиудад оруулахдаа зоригтой нэг дөрвтэй алхам хийж чадахгүй байгаа юм бэ гэж би асуугаад байна шүү дээ. Өнөөдрийн оруулж ирж байгаа энэ хуулийн төслүүд энэ нэмэлт өөрчлөлтийг харахаар хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийг харахаар ерөөсөө огтоосоо иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх татварын хөнгөлөлт болж харагдахгүй шүү дээ. 79,200 төв. За үг хэллээ. Хариулт авах юм. За Менцаахан сайд хариулъя. За би түрүүн бас хэлсэн энэ татврын нэмэлт өөрчлөлтүүдийг болсноор 2.2 их 80-ийн татврын арчилыг бууруулнаа. Иргэдийн орлого дээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд дэмжиж гэж байна. Нийтдээ өнгөрсөн оны югаар 1,22,000 иргэн тайлгнсан байна. Хөдөлмөр эрхэлж байна. Энэ иргэдийн гар дээр жилдээ 950,000 буюу нийтдээ 844 төгрөгийг үлдээе орлого болгож. Татврын ачааллаас бууруулж. За та түрүү асуусан 792,000-аас доош хичнээн одоо орлоготой хэдийн иргэн байна гэж 330,000 иргэн байна. Тэр бид нар бодиттой гарч ирж байгаа тооцооллоо ихгүйгээр бид нар одоо сайн харагдахгүй муухай харагдаад байна гэдэг өнцгөр ярьж болохгүй байх л та. Энэ татврын хуулийг баталсандаа залгуулад бид нар бизнесийн эрхчлөөний хуулийг засгийн газар яаралтай оруулж ирнэ. Эрхтлэн оногт хилцээд. Энэгээр бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд болон эдийн үйл ажиллагаа явуулахад иргэд аж ахуй нэгжүүд тулгамдж байгаа тэр хүндрэл бол 1 минут нэмж хариулъя. Иргэд аж ахуй нэгжүүдэд саад болоод байгаа тэр бүх зүйлийг чөлөөлье гэж. 200 орчим хуулийг бид нар энэ тусгай зөвшөөрөл болгодог байдал, за газартай холбоотой асуудал гэдэг бүх асуудлыг бид нар энэ хуулиараа дагалдуулаад энэ дараагийн засгийн газрын урдаанаар хэлэлцээд яаралтай оргон барина. Ингээ бид нар бизнес эдийн засаг руу чиглэсэн энэ аж ахуй нэгжүүд иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх боломжийн тэмцээний бодлогуудыг шатраатай оруулж байна. Энэ татврын хуулийн араас залгаад бизнесийн эрх чөлөөний хууль орж байна.